За сайн байцгаана уу? Бидний Dark Martin 8-ны дугаар маань ингээд эхэлж байна. Өнөөдрөөс эхлэн анхныхаа дугаар явна. Тэгээд дөлгөө миний би энэ дугаарыг ярих байгаа. Харин тийм тэг би болохоор зүгээр сонсон нэтэр. Тийм тэгээд манай подкаст чинь хүүхдүүдэд зориулсан биш болохоор жоохон хүүхдүүд сонсож болохгүй шүү. За тэгээд эхний дугаараараа би нэгэн Seth Jackson гэх хүүгийн аллагын талаар ярина. Seth Jackson гэх хүү 1996 оны 2 дугаар сарын 3-нд Флорида мужид төрсөн. Тэгээ ээж аав хоёр ахтайгаа амьдардаг айлын баг Bellevue 10 жилийн сургууль сурдаг байсан ба яг хүмүүсийг их инээлгэх туртай, сайхан сэтгэлтэй, тулааны аврах болох хүсэл мөрөөдөлтэй хүү байсан мэлээ. Тэгээ амьдардаг байсан энэ Bellevue хот нь бол яг Флоридагийн төв хэсэгт оршдог жижиг хот. Тэгээ айгүй их тайван, аюулгүй тийм тоглох газруудын нэгт ордог газар байлээ. За тэгээд энэ хүү хэрэг болох үеэрээ 15 настай байсан. Тэгээ Amber Wright гэх 1996 оны 3 дугаар сарын 29-нд төрсэн яг мөн л өөртөө чицүү 15 настай охинтой үерхдэг байсан мөлий. Amber бол хэлэхдээ анх тэр хоёр ингээ нэгнтэйгээ ингээл сэтэн аяал татагдаж яриа өрөө них нийлдэг. Тэгээ хоёулаа хар тамхи хаяа ингээ сонирхон хэрэлдэг байсан нь яг таарч тохирч хамтдаа цагийг өнгөрөөж эхэлснээр үерхэж эхэлсэн байдаг. За тэгээд тэдний үерхэл бол маш хурдан хугацаанд даамжирж нэг хардас ирддэг, байнгын хэрүүл маргаантай салж нээсэн тийм үерхэл байсан ба ингээд салж нээлттэй сошиал медиан дээр айгүй их тийм нээлттэй нэгээ хараа зөвсөн пост сүрдүүлж буй хэллэг гэд янз янзаар тавьдаг байсан. Amber бол хэлэхдээ бидний яг тухайн үеийн харилцаа яг эрхэл гэхээсээ илүү бараг л хоорондоо зүгээр ингээд удаж хэвтэн хар тамхи татан тийм цагийг өнгөрүүлдэг нэг тийм л харилцаа байсан гэж хэлдэг. За ингээд тэгэд удалгүй дахин яг муудалцаад яг салдаг. Тэгээд салаад удаагүй байхад нь Amber Michael Bargo гэх 1992 оны 19 настай тийм залуутай уулзаж эхэлдэг. Тухайн үед л яг Seth Jackson хүү болоод нэг Michael Bargo хүү яг нэгэндээ айгүйх дургүй байсан юм байл л те. Тэгээд Amber яг салчингуудаа дургүй үнтэй нь уулзаж уурандаа яг тэгж албаар хардуулах гэж ч юм уу тийм зорилгоор уулзаж эхэлсэн гэдэг. Тэгээ Amber-ийн хэлснээр бол яг тэр Michael Bargo гэх хүүтэйгээ уулзаж эхэлснээс хойш юу намайг их айгу контролт гэдэг байсан. Би айгу хүснээр нь байх гэж хичээдэг. Тэгээ дандаа хэлсний л ер нь хийдэг байсан даа гэж хэлдэг. За ингээд 2011 оны 4-р сарын 17 оны өдөр Amber түүний уулзаж байсан Michael Bargo гэх хүү Justin Soto гэх Michael Bargo-гийн найз эрэгтэй. Тэгээ мөн Amber-ийн ах Kyle Hooper болоод эмэгтэйнээс тийм Чарли гэдэг энэ Чарлигээ тохиныхон түрээсэлдэг байсан тийм чиргүүлэн байшинд нь хамтдаа цагийг өнгөрөөцгөөж байсан. Тэгэхэд яг Майкл гинэт та нар бүгдээрээ Жаксон дургүй үсттэй хідүүлээ ингээ түүнийг алъя гэж хэлдэг байхгүй юу? Хөөе. Тэгээ алъя гэсэн чинь ингээ эхэндээ тэд нэр ингээл тоглож ин да гэж бодцгоосон боловч тоглоом байгаагүй. Тэгээд хамгийн амир нь бүгдээрээ ингээ санаа нийтээд алхаар шийдсэн. Тэгээд төлөлгөө гаргаад Jackson-ыг ямар ч гэсэн ийшээ авчирья гэж шийдснээр Amber Jackson лөө ингээд салсан байгаа штэ тий. Тэнгүүтээ мессежээр хоёлаа ярилцъя, эргээд нийлээ, над руу залгаач идэргээд ингээд мессеж бичээр байгаад Jackson яг тэдний байсан тэр чиргүүл рүү хурж ирэхээр болсон байдаг. Тэгээ Jackson-ы хувьд бол яг Amber-тай айгүйх сайн байсан бэлээ. Тэгээд сасныгаа дараа хүртэл их сэтгэл наагаар унаж Amber уйлдаг байсан гэдээ ээж аав нь хэлжсэн. Таас. Ээж аав нь болохоор ингээл тухайн үед хүүгээ айгүйх тайлгаруулаад одоо ирээдүйд өчнөө өөр сайн охинтой учир нь эдэргээл тайвшруулад арай сэтгэл санаа дээрдээд гайгүй болж исэн. Тэг ингээд удаагүй бахт нэг Amber ингэж мессеж үцээр агаад мэдээж одоо нөө сайн болохоор чинь хүүчин тэгэл за ярилцаад үзье гэж ирэн штэ тий. Тэгээд байшинлан ирсэн байгаа байхгүй юу. За тэгээд түүнийг ирэхэд Amber-ийн найз энэ Charlie гэдэг охин яг хаалга онгойлгож өгөөд тэгээд яах гэж ирсэн гэхэд нь бол би Amber-тай ярилцмаар байна гэж хэлснээр яг гэрлүүн орж ирээд том өрөөнийхэн сандал дээр сууж исэн. Жугийн яг буудан дээр нь болохоор тэр Charlie гэдэг охин болоод Amber хоёрыг сууж байгаа. За ингэ байжсэн чинь нөгөө Amber-ийн ах нь Kyle гэдэг залуу өмнө нь яг Amber Jackson зодуулж исэн юм байлээ л те жоохон гар хурж исэн гэд тийм болохоор ах нь ингээд Jackson Drake найзлаад айгу дургүй байсан. Тэгэнгүүтээ тэднийд ороод ирсэн чинь шууд толгоор нь ингээд хүчтэй цогцсон. Дараа нь Michael Bargo гэдэг одоо Amber-ийн уулзч байгаа тэр залуу нь Jackson-ыг буудсан. Тэгээ Jackson нэг буудуулаад тэндээс ингээд гарч гүйж чадсан байгаа хгүй тэ байшингаас нь. Тэгээ бараг л гүүгээ зам руу хурж байхдаа баригдаад дахин буудуулаад тэгээ эргээд түүнийг чиргүүл рүүгээ авч ороод 0-ын банд хөвтүүлж агаад нэмж нэг буудаад алсан.
Мөн тэд түүний цогцыг ингээ уутанд багтаахын тулд биеийг нуглах гээд өвдгийг хугалсан байгаа байхгүй юу. Тэгээ бас шүдийн бахаар ингээ суулж авсан байдаг. За ингээ бүр зогсоогүй тэд байшингийнхаа гадаа ингээ түүдэг гал хасаагаад хүүгийн цогцыг шатааж байхдаа бүр галаа бүгдээрээ ингээ тойрч шүнжэнгөө архи уун инээж өхрөлтөн ярилцсан сууцгаасан байдаг. Тэгээ өглөө нөгөө шатсан биеийн үлдэгдлүүдийг ингээ хүрцтэж аваад 18 литрийн торхонд ингээ хийгээд хавцлаас гол руу ингээ хайсан байдаг. Торхыг нөгөө гол руу ингээд өндрөөс хайж байгаа штэ. Тэгэхэд торхон нөгөө нэгдээд хүүгийн биеийг сүйднэг ил гарч ирэн хөвсөөр байгаад тэр хавцлын ирмэг дээр нь гарч ирснээр цадаагийнхан 2 хоногийн дараа болсон юм билэ. Тэд хүүг хөнөөчөөд өглөө нөгөө хавцал руу ингээд шитчихэд Amber яг ах нь Kyle гэртээ ирэнгүүтээ ээждээ ингээд би Seth Jackson-ыг ингээд алуулж байхаа нь харлаа гэж хэлээд ээж нь цагдаа дуудаж мэдүүлсэн байгаа. Тэгээ цагдаагийнхан яг Kyle-аас ингээ мэдүүлгийг нь авахд хэлсэн зүйлүүд нь болохоор за бид нэр ингээ Charlie-гийн чиргүүлтэнд ингээ байж байхад Jackson манай дүүтэй ингээ ярилцъя гэд ирсэн. Тэгээ тэр өмнө нь ингээ гар үржсэн болохоор би ингээ дургүйсэн болохоор шууд цогчоод шууд галтгоороо би ингээ ороод зогсож исэн. Тэгээд оронгуудаа чи одоо эндээс зайл гэж би ингээ ямарчсан галтгооноос ойрлсон. За тэгээ удаагүй байдал нь том өрөөнд буунду гарахаар нь ингээ орсон чинь Michael Bargo Jackson-ыг ингээ буудж исэн гэж хэлдэг. За ямар ч хэлсэн Kyle-ийн мэдүүлэг бол ийм байсан. Ингээд Amber, Kyle, Charlie охин тэр гурав ингээ хилцээр мэдүүлэг авахар авчирсан байгаа. Тэгээ тухайн үед яг Michael Bargo ч нэг зогтцсон. Энэ ойгоор нь тэр гурав мэдүүлгээрээ бол дандаа Michael яг энэ бүхний санаачилсан. Бид нар барыг юунд нь ч оролцоогүй бүгдийг Michael хийсэн гэж ингээд тохсон. Тэнгүүтээ Michael болохоор ингээ хэрэг гарсны дараа тэр чиргүүлнээс 128 км-ийн хол модон дунд нуугдж байгаа цадаагийнх нь баригдаж сүлд нэрдэг байгаа. Amber-аас 3 удаагийн мэдүүлэг авсан байдаг. Эхний удаадаа болохоор мөрдөгч их зөөлөн аргаар мэдүүлэг авсан яг ээжийнх нь хажууд за яг юу болсон ингээл ерөөсөө янз янзын зүйл асууж шахамдуулахгүйгээр яг хэлж байгааг ингээ тайван сонсож мэдүүлэг авсан. За эхний мэдүүлгээрээ бол Amber хэлэхдээ Jackson орж ирээд байж байтал Kyle ингээд түүнийг ингээд зохихоор нь Charlie тэр найз охинтойгоо шууд тэр найз охиныхоо өрөөрөө ингээд гүйж ороо бит 2 0 руу ороо шууд дотроос нь хаалгаад өгчсөн. Тэгээд яг нөгөө өрөөнд бол ингээд буунду гарч исэн. Гэхдээ бит 2 өрөөсөө нөгөө өрөөрөө гараагүй шууд ингээд өрөөнд нь зүгээр унтаад өглөө 11 12-ийн үед ингээд сэрээд нөгөө өрөөрөө орсон гэж аахгүй юу. Нөгөө өрөөрөө ортол яг битүү ингээ юм цэвэрлсэн цайруулагч плечний өнөр өнөртэйж байсан. Тэрнээс өөрөөр бол тийм хачирхалтай зүйл ерөөсөө ажиглагдаагүй гэртэн гэж хэлдэг. Тэр 2 0 руу орлоо. За өрөөрөө ингээ орчлоо гэхээ те нөгөө өрөөнд нь буунду 2 3 удаа ингээл гарч яхад чинь ерөөсөө гарч ирээгүйгээд бол угаасаа байж боломгүй. Угаасаа хинч итгэхгүй энд нь. Ингээд 2 дахь удаагийнхаа мэдүүлгээр нь бол байцаагч шууд ганцаарынгийн өрөөнд нь оруулаад тэгээ илүү ингээ бүр шахаж шамдуулсан одоо чамайг худлаа ярьж байгаа чи мэдэж гин одоо л яг чамд үнэ хэлэх боломж чинь дахин өгье гэж хатуу байцаалтыг авахд Amber яг үнэ хэлье гэснээр Michael надад ингээ Jackson лөө залгаад дуучих гэсээр агаад би ингээ яалч аргагүй хэлснээр нь хийж дуудсан. Тэгээ энэ бүгдийг бол тэр л зохион байгуулсан. Гэхдээ би Jackson-ыг дуудсан нь үнэн, би алхахт нь оролцсон үнэн гэдгээ ингээд үннээр нь хэлдэг. Тэгээ гэхдээ мөрдөгчийн бодлоор бол яг эдгээр ингээл дандаа Michael Bargo хөрөө ингээл чихээд байгаа шүү дээ тий. Тэгсэн хэрнээ энийг бол яг ганц Michael ингээд төлөвлөж удирдаагүй. Ер нь бол Amber бас яг нэлээд зүйлийн төлөвлөсөн баха гэж би ер нь боддог. Тэгээ дээр нөгөө байцаалд авч ирсэн тэр нэг эмэгтэй мөрдөгч нь бол хэлэхдээ Amber бол одоо миний харж байсан хамгийн аимшигтай аюултай 15 настай охин байсан. Тэр ингээ худлаа гимгүү мэд жүжиглж байгаа. Яг өөрийнх нь ингээ хэлж байгаа шиг зөвхөн Michael хэлсэнийг хийгээгүй харин ч хамтдаа санаа нийлүүлэн ийм зүйл хийсэн байхаа гэж үздэг юм билэ. Мөрдөгчд Amber-аас чи тэгвэл Michael одоо ийм санаанд байж боломгүй юм санаа гаргахад болиулаагүй юм бэ гэхэд бол өөрөө бол зүгээр л би мэдэхгүй байна л гэж хэлсэн. Тэгээд ингээ ер нь бол хөөрхий тэр нөө Seth Jackson хүүг бол тэр чиргүүл рүү дуудахтаа ингээл хоёлаа эргээд нийлээ ярилцъя гэж дуудсан нь бол Amber-ийн хувьд бол бүр хизээж эргэж нийлнэ гэж бодоогүй ингээл зүгээр л яг алах гэсэн тийм төлөвлөгөөтэйгээр дуудсан байгаа байхгүй юу. Тийм л шүү. За Michael Bargo тэгээ Amber хоёр ч ингээд яг тухайн үед уулзаж эхэлж байхдаа яг нэг нэгнийхээ нэрний үсгийг ингээд шивүүлж исэн байлээ. Тэгээ Michael болохоор Amber ихний үсгийн гуйн дээрээ Amber болохоор ингээ хүүснээс доошоо газар ингээ шивүүлсэн. Гидснийхаа ингээ доор. За тэгээд Michael-аас ингээ шүүгч та хоёр үргэлждэг байсан уу? Amber таартай байсан уу? Эсвэл ингээ бэлгийн харилцаанд орж исэн үү гэдэргээд асуухад бол ерөөсөө л үгүй.
ямар ч тийм байгаагүй зүгээр л тийм найзын холбоотой байсан гэж хариулсан. Харин Amber-аас бол асуухаар бид хоёр үертгүй байсан. Гэхдээ хэд удаа бэлгийн харилцаанд орсон. Тэгээ намайг дандаа ингэж хянаж иршээлтэй байдаг байсан л гэж хэлдэг мэлээ. За ингээд тэдний шүүх хурал нь 2013 оны 8 дугаар сард Michael Bargo тэр 19 настай залуу хүний амийг ноцтойгоор хөнөөсөн гэж батлагдсан цаазаар авахлах ял авсан. Amber-ийн хувьд бол яг уг нь бол адилхан авахар хэмжээний штэ тий. Тэгээд айгүй жоохон байсан болохоор гэж авч чадаагүй. Би бас л буруутай тогтоогдсон тэнсэн суллагдах боломжгүйгээр бүх насаараа хоригдох ял авсан байдаг. За мөн л бас түүний ах нөө Kyle болоод найз Charlie гэдэг тэр охин Michael-ийн найз Justin Sota гээд бүгдээрээ адилхан ял авсан. За тэгээ нөгөө Amber-ийн хувьд яг ингээд шүүх хурлаараа ерөөс ингээд гимсэн царай одоо тийм харуулсан шинж хэлбэр ерөөсөө үзүүлээгүй. Тэгээ 6 жил бүр өнгөрч шоронд байх хугацаанд нөгөө ярьцлага авахд яг яагаад чи Seth Jackson-ыг ингээ алах болвоо зүгээр салцсан бижиж ингээ орхичиж болоогүй мүү гэсэн асуулт ингээ асуугаад бол ерөөсөө хариултгүй би одоо хүртэл мэдэхгүй байна л гэж хэлсэн. Хөрөгч Seth Jackson-ы нөгөө ээж аа бол ингээ бүр уу гашуудаа автан ингээ ярьцлага өгж байхдаа яаж тийм ингээ жоохон хүүхдүүд хүүг маань бүр ингэтлэн тамалж аимшигтайгаар алсныг бол бүр ингээ төсөөлөгдөхгүй байна, итгэж өгөхгүй байна. Jackson Amber хоёр бол үргэлж байх хугацаанд бол байнга тэднийд ирж цагийг өнгөрүүлдэг байсан гэсэн. Ээж аав хоёроос нь бол ингээл хоёр Amber-ыг од юу гэж боддог байсан бэ? Тухайн үед ингээд байнга ирдэг байсан штэ гэл тэгэхэд бол манай хүү их нөгөө царайлаг байсан болохоор айгүй олон найз тогттой байсан. Өмнө нь тийм би ч одоо Amber-ыг бол бас л яг нөгөө нэг охточиг нь байдаг л нэг жирийн өсвөр насны охин байсан гэж харсан. Тэгээ ээж нь бол ихтэй ингээд жоохон их одоо залтай, тийм санаатай охин гэж харж исэн. Гэхдээ тэрнээс өөрөөр бол тийм янз янзын бодогдоогүй гэж хэлсэн. Jackson-ы аав нь хэлэхдээ ингээд үнэхээр ингээд уучлах чадахгүй тэднийг Amber болоод тэр хүүхдүүдийг бүгдийг нь маш удаанаар бүр тамалж алмаар байна. Тэгжиж миний энэ уур өшөөхөрсөл багч гэсэн багсна. Тэгээ бүр тэр охин хүчээж л баг надаас нэг иймхэн жоохон ингээд дээртэх байхаа гэж хэлдэг сэтгэл нь. Тэгээ харин ээж нь болохоор айгүй зөөлхөн хэлэхдээ ингээл би одоо бол ингээ уучлах чадахгүй ч гэсэн гэхдээ ирээдүйд бол магадгүй байхаа гэж хэлдэг. Хоёр хэрэгтний ээж байгаа штэ тий Amber болоо тэр Kyle-гийн хоёр хүүгийнх нь ээж нь бол хэлж байгаа хгүй Amber тэр хоёр нэг хүүгээ алдсан. Харин би ингээ хоёр хүүхдээ алдчихлаа. Юусүгэн тий Jackson-ы тэр аав нь бол масчингуудаа ингээд ядчил тэр ингээ хоёр хүүхдүүдтэйгээ очиж шоронд уулзаж болно штэ. Тэгээ би бол хүүгээ дахиж хизээж харж чадахгүй гэд бүр амар ууралж исэн. Тийм штэ. Тэгээ одоо бол яг Amber Wright Флоридад байх Homestead Correctional Institute-д байдаг. Michael Bargo бол яг цаазаар авах өдрөө хүлээм шоронд хоригдож байгаа юм билээ. Нэг юм хэрэг байна. Гэтэ үнэхээр амар алсан байгаа. Тийм уусаа гараад ч хэрэггүй тэгэж амар зөвхөн яах вэ санамсаргүй ингээл буудаж алчаал яана ямар тэнийг бичвэ гэл гимшээл шууд цагтаа дуудаж болно шүү дээ тэгж яах чинь бүр алчаад дараа нь галж чатаага тэгснээр тойроод бүжиглж мүжиглээд арх марх ууж муугаа шоуд явж байгаа бол тэр бол зүгээр угаасаа л юу хийжснээ яг сайн мэдчихсэн. Түүнхээр аимшигтайс. Тэгж л одоо гэж надад л. За тэгээд энэ удаагийн маань хэрэг нэг юмэрхүү байна. Тэгээд маргааш уулзцгаая. За. За тэгээд баяртай.